Нийслэл одоохон жилд дунджаар 400 мянган тонн хог хаягдал гаргадаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг байна. Харин хуримтлагдсан 70-аас 80 мянган тонн хур хогийг энэ онд цэвэрлүүлэхээр улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарлаад байгаа юм а. Жил ирэх бүр нэмэгдэх хүн амын өсөлтийг даган өөрчлөгдөх олон асуудлын нэгд яахын аргагүй энэхүү хогны асуудал орж байгаа юм. За иймд төвлөрсөн хоёрхан хогийн цэгийг ядаж нэгээр нэмэгдүүлэхээр болж холбогдох ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээний дээрх хэмжээний хогийг төвлөрүүлдэг төвлөрсөн хогийн цэг иймэрхүү дүр зурагтай байгаа юм а. Энэ хогийн цэгүүдээ бол бас л бодож ээж хийцгээж ил байсан байгаа. Гэхдээ бид нар Улаанбаатар хот ингэж томрон ийм олон хүнтэй болно гэж тооцоолоогүй байснаас тухайн үедээ одоо хүн оршин сууж байгаа газруудаас хичнээн хол одоо хогийн цэгүүд байршуулсан байсан ч энэ хогийн цэгүүд бол хангалттай хол биш байгаа нь одоо бол тодорхой болчиход байж байна. Тэгэхээр бид нар бол мэдээж хэрэг шинэ технологиор одоо жишээлбэл энэ landfill гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл хогоо үйчлэн шороогоор булдаг энэ тогтолцоороо шилжээд энийгээ бол гаднаас бас суралцаад хийж байна. Энэ бол хэд хэдэн том хогийн цэгүүдээ бол бас боломжийн хийж байна. Нийслэлчүүдийн энийг хог хаягдлыг Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгт болж байгаа ч энэ жил Улаанбаатарыг цэвэрлэхэд гарах 67.5 мянган шометр хогийг эдгээр цэгт дарлуулж чадахгүй төрсөн. За өдөрт нийтдээ 800-аас 1200 тонн хогийг энэ хоёр цэг хүлээн авдаг байна. За үүнээс Морингийн даваанд зөвхөн өөрийн дүүргийн хогийг хүлээж авдаг бол үлдсэн 5 дүүргийн хогийг Нарангийн цэгт хүлээж авдаг байх юм а. Сүхбаатар Баянзүрх дүүрэг хоёр бол зүүн тийшээ хогоо хаяад Баянгол сонгон хайрхан Чингэлтэй дүүрэг бол энэ Наран руу хаан уул Морин даваа руу ингэж 3 тийш найдаг болно. Тэгэх юм бол өдөрт 1 гэрээс хийжсэн бол 2-3 гэрээс хийх тийм ээ. Хогийн зөөх юм боломжтой болно шүү дээ. Тэгэхээр бол хог ингээд гудамжинд хур хог үсээд цуглараад байхгүй богинохон хугацаанд аваад авах боломжтой. Тэрнээс гадна машин техникийн хувьд ч гэсэн одоо нийслэлийн төсвөөс 13 тэрбум төгрөг өнгөрсөн оны төсвийн тодтол болон 12 оны төсвөө шийдвэрлсэн. Ингээд одоо эхний машинууд 3 сард орж ирнэ. Шинэ хогийн цэгийг байгуулах болсон гол шалтгаан нь Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргүүдийн тээвэрлэлтийн зардал өндөр гардаг байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр дүүргийн хогийг Нарангийн хогийн цэг рүү хүргэх зайд холтвол зарцуулагдах бензин түлшний хэмжээ их гардаг. За тиймээс зүүн бүст нэмж нэг цэг байгуулах шаардлагатай гэсэн үндслээр Баянзүрх дүүргийн 24-р хороо Цагаан давааны зүүн аманд хогийн шинэ цэгийг байгуулахар болсон гэдгийг албаны хүмүүс дурдж байсан юм а. Шинэ хогийн цэг нь нийтдээ 16.4 га талбай газартай. За энд өмнөх жилүүдийн туршлагаар өдөрт 2 дүүргийн ойролцоогоор 150-аас 160 тонн хог хүлээн авах чадaltaй гэж үзэж байгаа юм а.